Эмэгтэйчүүд бидний хэрэглээнд аль хэдийн танил болсон Oxy брэнд нь шинээр 3 төрлийн багц гаргасан байна. Энэ 3 багц нь гуруула 9-10 төрлийн Oxy брэндийн бүтээгдэхүүнтэй байгаа. Тэгээ нэг багц бүрийнх нь үнэ нь болохоор 99 мянган төгрөг. Хамгийн гоё нь энэ аппарат. Энэ аппарат бол сарын тэмдгийн үеэр гидс, хөвлий, давсаг хэсгээр базалж өвтгöd халуунжин тамиар эдэн штэ. Энэ болохоор юм ингээ халдаг, чичирдэг, массаж хийдэг ийм зориултын аппарат байгаа. Тэгээ энэхүү аппарат нь тэр 3 багцад тус бүрдэнд багтаж өгсөн байгаа. Хэрвээ чиний найз охин чи эхнэр чин сарын тэмдгийн үеэр их зовирлдог, өвддөг бол энэ багжийг агуулсан 3 багцаас аль нэгийг сонгоод бэлэглүүл хайртай эмэгтэй чинь маш их баярлах болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү багцыг хэрхэн худалдан авах вэ гэвэл description хэсэгт байгаа линкээр ороод өөрийнхөө хүссэн багцыг сонгоод тэгээд купон код дээр Ruby гэсэн промо кодыг бичих юм бол 10% хөнгөлөлттэй худалдаа авах боломжтой байгаа. Хайртай хүндээ бэлэг бариарай. Эсвэл өөртөө гоё бэлэг авч өгөөрэй. Hello. Хайцгаа. За шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Тэгэд би жоохон өөртөө амралт өгч жагаад одоо ингээ эргээд ирж байна. Тэгээд юм микрофонтой болсон. Тэгэд ямар ч энэ бичлэгээ микрофонтойгоо хийгээд үзье. Тэгээд таад маань микрофонтой ямар байна? Сонирн байна уу хэлээрэй. За энэ жилийн Олимп дээр маш их хүмүүсийн одоо уур, игдүүцэл, инээд ч юм уу те маш олон сэтгэл хөдлөлийг хүргэж байгаа зүйлүүд ер нь нэлээд олон болж байгаа. Тэгээд тэр үйл явдлуудын нэг болох Иман Халиф гэж уншдаг юм билээ. За энэ хүний тухай ярина. За өнгөрсөн 8 сарын 1-нд буюу 4-р өдөр Иман гихт боксing тамирчин эмэгтэйчүүдийн англилд одоо ингээд тулалдаад явж байгаа. Тэгээд өнгөрсөн 4-р өдөр болохоор Италийн тамирчин болох Анжела Карини гэдэг эмэгтэйтэй тулалдсан. Тэгээд Анжела Карини 46 секундын дотор өрсөлдөгчдөө бууж өгөөд тэгээд ер нь бол ялагдлаа хүлээсэн байгаа. Тэгээд яг одоо энэ тулаанаас болоод хүмүүс Иман Халиф руу маш ихээр дайрч байгаа. Тэгээ хүмүүс Иманыг болохоор эрэгтэй төрсөн эсвэл хүүсээ солиулсан эсвэл яг эрэгтэй хിവэрэ бэжиж зүгээр л би эмэгтэй гэж дуудулдаг. Миний одоо төлөөний нэр болохоор би ингээ эмэгтэй. Тийм болохоор би ингээ эмэгтэйчүүдийн төрөлд ингээ зодж байгааг бид нар бүгдээрээ харлаа. Эрэгтэйчүүдийгээ барахгүй болохоор эрэгтэйчүүдтэйгээ өрсөлдөөд ялж чадахгүй, амжилтанд хүрч чадахгүй болохоор дээрлэхэд чадах муугаараа эмэгтэйчүүдийг дээрлэхлээ гэх мэт маш их одоо ийм хил амыг дагуулж байгаа байхгүй юу. Тэгтэл Иман Халиф болохоор эмэгтэй хүн. Төрхтөө ч эмэгтэй байсан, бичиг баримтан дээрээ ч эмэгтэй хүстэй гэж явдаг. Тэгээ Иман болохоор Алжир улсын иргэн. Алжир улс нь болохоор өөрсдөө одоо ийм ижил хүүстэн, LGBTQ+ хүмүүсийн эрхийг хизээж дэмждэггүй. Улсдаа тийм хууль байхгүй. Эмнэлгүүд нь ч гэсэн ямар нэг юм хүүс солиулах хагалгаа ч юм уу тиймэрхүү ажилбар хийхийг бүр ингээ хуулиараа хорьцсон. Ер нь бол ингээд ижил хүүстэй хүмүүс хоорондоо ямар нэгэн байдлаар юм одоо биеийн хавтал ч юм уу тиймэрхүү юм ер нь болох юм бол шоронд ял авах хэмжээний юм амир хатуу хуультай байдаг байхгүй юу. Тэгэхээр мэдээж бичиг баримтан дээрх яг төрсөн хүүсээ ч гэсэн солиулж болохгүй гэсэн үг. Тийм болохоор Иман Халиф Алжир улсын иргэн учраас тийм амир чанга хуультай одоо улсад үнэхээр эрэгтэй байжгаад тэгээд ингээд бичиг баримтан дээр хүүс мүсээ солиулсан ч юм уу тийм юм байх бүр ямар ч боломж байхгүй. Юу Олимп байтугай улсаас нь хүртэл энэ хүнийг гаргахгүй. За тэгвэл ингээ Иман Халиф сүүлд тэр одоо Италийн тамирчинтай ингээд одоо тулалдаа тэгээд ингээ ялцсан байгаа штэ тэрнээс олж ингээ одоо ингээ үзе адалт аваад эрэгтэй мэрэгтэйгээрээ дуудуулаад байгаа. Тэгээд энэ хил амтай зэрэгцээд одоо түүнийг яг ингээ төрөлхийн эмэгтэй хүн бичиг баримтан дээрээ чи эмэгтэй гэд ингээ өмөрөөд гарч ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чи хүмүүс бас нэг ийм зүйл гаргаж ирсэн. Иман Халиф зөв үнэхээр эмэгтэй юм бол яг түүнтэй юу тохиолдсон бэ гэдэг жаахгүй байхгүй яг юм асуудалтай хүн шиг төрөлхийн эмэгтэй хүн юм байна гэж байхгүй түүнтэй ямар нэг юм болохгүй л байна гэх хүмүүс одоо ингэж байгаа. Тэгээд тэгсэн чи үүнтэй зэрэгцээд за ингээд эн чинь бол эрэгтэй хүн гэсэн чи хүмүүс тэрийг няцаагаад эмэгтэйгээ батлаад гаргаад ирсэн. Тэгсэн чи тэгвэл эмэгтэй ч гэсэн наа чи юм XY хоромсомтой эрэгтэй хүн байна. Эмэгтэй хүн чи XX хоромсомтой байдаг. Наадах чинь 2023 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээн дээр оролцох гээд тэгээд ингээд гендерийн тест өгөөд тэнцэж чадаагүй тестостерон гэх эрэгтэй даавар нь бүр маш их давмгаалцсан болохоор ингээд хэд давуу талтай гэж үзээд тэмцээнээс ингээ бандцсан гээд хүмүүс ийм зүйлийг гаргаж ирээд байгаа. Тэн талаар тэ бүдрээ сонссон бах те. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь нодлон жилийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс Иман Халиф тестостерон даавар нь хэтэрхий их байсан гэдэг шалтгаанаас тэмцээндээ оролцоогүй гэсэн мэдээлэл нь бас яг баттай биш юм байна. XY хоромсомтой гэдэг нь ч баттай биш юм байна. Тэрийг нь баталсан ямар нэгэн бичиг баримт ямар нэгэн тамга тэмдэгтэй зүйл эмчийн шинжилгээд тийм ердөөсөө ил болоогүй бас л хүмүүсийн ам дамжсан яриа юм байна.
эмэгтэй хүн ч ууг нь ингэж харагдах хэвээр. Тэгтэл Иман Халиф Харважи эрэгтэй хүн байна. Ямар нэгэн юм гений, гормоны тэг ямар нэг юм эмгэгтэй гажигтай хүн л байж таараа гэд хүмүүс ингээд одоо иймэрхүү зүйлүүдийг гаргаж ирж байгаа байхгүй юу. Гэхдээ нэрнгээсээ яг ийм одоо интерсекс, сисгендер энэ төр гэл тиймэрхүү юмнууд байд юм бэлээ. Тийм эмгэгүүд байдаг. Тэгээд яг Иман Халиф бол яг ийм эмгэгтэйнд батлагдсан гэсэн зүйл бол нэгч байхгүй. Одоо яг үнэхээр эмгэгтэй төрсөн ирнэ яг эрэгтэй хоромсоомтой байж болд юм уу гэдэг одоо судалгаан дээр гаргаад ирсэн чинь анагаах ухааны үүднээс эмгэгтэй хүүстэй төрсөн хэрнээ X-Y хоромсоомтой байх явдал үнэхээр байд юм бэлээ. Гэхдээ маш ховор. За тэгээд би энэ бичлэгийг болохоор бүтээсээ өдөр хийж байгаа байхгүй юу? Өнөөдөр бол бүтээсээ өдөр. Тэгээд энэ 7 хоногт олон улсын боксын холбооноос ийм мэдээлэл гаргасан. Иманд болохоор нодлон жил дэлхийн аврах шалгаруулах тэмцээн дээр тестостерон даавар нь хэтэрхий их ялгарж байна гэсэн үүднээс тэмцээнээс хассан. Гэхдээ яг тестостерон дааврын ямар ч шинжилгээ хийгээгүй гэж байна. Яг юм албан ёсны зөвшөөрөгдсөн тийм судалгаа шинжилгээ тийм аппаратанд оруулаагүй. Зүгээр л өөртөөхөө нэг юм судалдаг арга байд юм байна л да. Нэг тийм өөр аргаар ингээд шинжилгээ аваад тэгээд тэр шинжилгээгээ гэхдээ яг ийм шинжилгээ хийсэн энэ шинжилгээний хариуг нь бид нар яг ингэж харуулж чадахгүй гэж хэлсэн байна. Сонин байгаа. Үнэхээр шинжилгээгээд тестостерон даавар нь яг өндөр гарсан гэдэг нь үнэн бол тэр яг тэрийг баталж байгаа бичгээ ингээ гаргаад ирэхэд яхав те бид нэг ийм шинжилгээ хийсэн болохоор ингэж үр дүн гарч наа гэдэг юм. Тэгсэн чинь тийм харуулаагүй гэж байна. Тэгээд Иман Халиф хамгийн сонирхолтой нь анх удаа ингэж Олимпиад оролцоод анх удаа ингэж эмэгтэй хүнтэй тултаад анх удаа ялж байгаа зүйл бол биш. 2020 он гэрч одоо коронагийн үеэр Олимп болоогүй дараа жил нь болсон шүү дээ Токиод. Тэгээд 2021 оны Олимпиад Иман Халиф оролцсон. Тэр үед ямар ч медаль аваагүй. Тэр үед бас л эмэгтэй хүмүүстэй тулалдсан. Тэг яг медалийн төлөөх тоглолтын дээрээ тулаан дээрээ ялагдсан. Тэг медаль авч чадаагүй. Тэг бас нэг сонирхолтой зүйл нь нодлон жил дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс бандуулсан хүн одоо Олимпийн тайзан дээр дэвжээнээр ингээ хамаагүй гарч ийна гэж тэгээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь Иман Халифтай яг адилхан нэг эмэгтэй бас байгаа. Бас л яг нодлон жилийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс яг адилхан шалтгаанаар буюу тестостерон гэх одоо эрэгтэй даавар нь хэтэрхий их байгаагаас болоод бандуулсан тийм эмэгтэй тамирчин байгаа. Боксчин байгаа. Тэр нь болохоор Тайван улсын тамирчин юм байна. Тэгээд одоо энэ Тайван улсын боксчин хүмүүс бас яг ингээд нодлон бас ингээд бандуулсан биш та одоо бас ингээд тестостерон даавар ихтэй ээж эмэгтэй хүмүүстэй ингээд зодолдоод эмэгтэй хүмүүсийг зодоод яваад байна гэж хинч ярихгүй байсан байхгүй юу. Тэгээ Иман Халифээс болж бас нэг ийм эмэгтэй байгаа юм байна. Яг эмэгтэй гэж хэлэх нь зөв үү? Одоо хүмүүс ч амар манин гэдэг үг ашиглаад байлаа шүү дээ. Яг Иман Халифээс болж одоо энэ Тайван тамирчин ч гэсэн одоо ингээд адлуулж эхэлж байгаа байхгүй юу. Чи чинь бас тестостерон даавар өндөртэй байсан биз дээ. Гэхдээ Иман Халиф тэгэж Италийн одоо боксчинтай зодтолдож 46 секундын дотор ямар ч юм нотлох баримтгүй Иманыг эрэгтэй хүн трансгендер гэж ингэж хэлэхгүй байх байсан байх гэж бодож байна. Иман Халиф болохоор одоо 25 настай 1999 онд төрсэн ийм эмэгтэй байгаа. Тэгээд нийт одоо энэ боксing карьерийнхаа туршид 50 удаа Олимпийн тулаануудыг оруулах юм бол нийт 52 удаа тулалдаж байсан. Тэгээд хизээч эрэгтэй хүнтэй тулалдаж байгаагүй. Хизээч эрэгтэй нэрээр тэмцээнд орж байгаагүй, тэмцээнд тулаанд орж байгаагүй. Дандаа эмэгтэй хүүсээрээ эмэгтэй хүмүүстэй тулалддаг байсан. Тэгээ бүх карьерийнхаа туршид нийт 9 удаа хожигдчихсан. Тэгээд 4 удаа яг юм тэнцсэн. Одоо би яг юу гэж хэлэх мэдэхгүй надад тэнцэжсэн байна. Тэгэхээр энийг хүмүүс бас ингэж ярьж байгаа байхгүй юу? Эрэгтэй байсан бол тэг нэг ч ялгахдаггүй бүгдийг ингээл зодоол гараад ирнэ штэ гэд. Тэгэхээр Иман Халифыг ялдаг эмэгтэй хүүстэй хүмүүс байна. Иман Халифээс илүү хүчтэй эмэгтэй хүүстэй хүмүүс байна гэдгийг ингээ баталж өгч гэнэ гэж хүмүүс хэлж байгаа юм байна. 2021 оны Олимпиад оролцохдоо ч гэсэн ямар ч хэл амгүй ердөөсөө трансгендер эрэгтэйгээрээ доромжлуулахгүй ингэж одоо тэр Олимпийн тэмцээнд Олимпиад ингээ оролцоод гараад ирсэн баггүй юу? Одоо болохоор нөгөө медаль авах гээд ирсэн чинь тэгээ нөгөө өрсөлдөгч нь ингээд амар үг хэлсэн чинь хүмүүс Иман Халифыг гинт анзаараад ингээд байгаа юм байна. Тэгээ одоогийн байдлаар болохоор Иман Халиф яг медаль авах нь тодорхой болсон. Эхлээд Италийн тамирчинтай тулдаад ялцсан. Тэгээ дараа нь Унгарийн тамирчинтай тулдаад ингээд ямар ч хүрэл авах нь бол баттай болцсон. Тэгэд ингэж байгаагаараа 2000 оноос хойш яг эмэгтэй боксing төрөлд улсдаа медаль авчирч байгаа ингээд анхны хүн болж байгаа юм байна. 2000 оноос хойш гэсэн үг. Одоо 24 жилийн турш медаль авахгүй байжгаад тэгээд Иман Халиф ингээд одоо авчрах нь баттай болчлаа штэ. Яг хил ам дагуулсан тулаан дээр Иман Халифийн өрсөлдөгч Анжела Карини юу гэж хэлсэн бэ гэхлээр би амьдралдаа хизээч юм хүчтэй цохилтыг ийм амар өвдөлтийг мэдэрч үзэж байсангүй. Ялна гэсэн магадлалтай хичээхийн оронд
Амиа аварч үлдэх нь миний хувьд илүү чухал байлаа. Би амьдралдаа хизээж ийм хүчтэй хүнтэй таарч байсангүй гэж хэлээд уйлсан байна. Тэгээд ялагдаагүй ер нь бол өөр ингээ буугаад өгсөн 46 секундын дотор. Тэгээд энээс олж хүмүүс ингээд амар шудраг бус юм болоод байна штэ. Тэгээд бүр зарим одоо ингээд гадаадаас ер нь штэ маш олон олонний танил хүмүүс Иман Халиф руу дайрсан, юу гэнж мэдэхгүй байж дайрсан. Тэгснэ хоёрдугаар одоо ийм холимог тулаан болон хийдэг хүмүүс штэ. Тэд нар ингээд гисэн штэ. За би одооноос эмгтэй шүү. Тэгээд дараагийн тулаан дээр Иман Халифыг дуудаж ин модж ин гээд яг Иман руу бүр маш их одоо ийм дайралт ирсэн заяо. Одоо та нар зүгээр өөртөө төсөөлөд үзтээ ингээ эмгтэй байгаа. Тэгээд даанч ингээд яг ихэнх хүмүүсийн эмгтэй хүн ийм байх ёстой гэдэг ийм хайрцаглалд багтаж чадахгүйгаасаа болоод тэгээд чи хүмүүст эрэгтэйгээрээ дуудуулж, трансгендерээрээ дуудуулж ингээ оддоо эмгтэй хүн шиг жижиг амартай биш, эмгтэй хүн шиг жижиг нүртэй биш, эмгтэй хүн шиг ийм жоохон ийм одоо ясны бүтцтэй биш болохоор шууд автоматар ийм трансгендер эрэгтэй гэнгээд оромжуулж байгаа байхгүй юу. Тэгээд одоо тэгэж Иман Халиф руу дайрсан хүмүүс донд Harry Potter-ын зохиолч J.K. Rowling байгаа. Elon Musk байна, Donald Trump байна, Logan Paul байна. Тэгээд ийм олонний танил хүмүүс энэ тал дээр үзэл бодлоо илэрхийлэн чигчтэй яг Иман Халиф руу ингээд дайрснаас болоод тэгээ одоо энэ зүйл бүр ингээ маш олон хүмүүсийг хамарж байгаа байхгүй юу. Тэгээ Италийн ерөнхий сайд нь хүртэл одоо яг энэ тулааны талаар хэлсэн. Ер нь ийм байж болохгүй, шудраг бус байна гэж ингэ хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд улс төрчин хүртэл ингээд энэ хэрэгт орооцолтож байгаа. За J.K. Rowling юу гэж хэлсэн бэ гэхээр яг энэ зурган дээр бүгдээрээ орчин үед эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн хэрхэн өрнөж байгааг харж болж байна. Тэгээ энэ эрийн орон цог бол өөрийгөө эмэгтэйчүүдийг үзэн ядагч спортын тогтолцоогоор өмөөрүүлж байгаагаа мэдэж байна. Тийм ч учраас энэ эмэгтэй тамирчны хүсэл мөрөөдлийг булаачаад стрессж байгааг нь хараад ингээ бахархаж байгаа ийм дүр зураглалаа гэсэн утгатай ийм жиргээ хийсэн байна. Тэгээ зүгээр яг жинхнээсээ эмэгтэй хүнийг эрийн орон цог гэдээ оромжилж байгаа байхгүй юу? Уг нь жинхнээсээ эмэгтэй тасараа л яг ингээд эмэгтэй хүмүүстэй тулдаж ирсэн. Тэгээ заримд нь ялагдчихсан. Тэгэд ийм амир алдартай хүнээр ингэж хэлүүлэх амар байсан бах та. Бас нэг жиргээг J.K. Rowling ширлээд бас ингээ уур уцаараа илэрхийлж байгаа байхгүй юу? За тэр нь ямар жиргээ вэ гэхээр ер нь бол Иман Халиф өөрийг нь трансгендер гэж одоо доромжилж байгаа, гүтгэж байгаа бүх хувь аккаунтууд болон мэдээний сайтуудыг шүүхтөх хэрэгтэй. Тэгэд та нар балерамтад ингээд түүний амьдралыг аюулд оруулаад байна штэ. Түүний эх оронд трансгендер байх нь хуулиараа хориотой. Тэгээ энэ их амар үргэлжилсэн худал гүтгэлэг дайралтууд дээрээс нэмээд J.K. Rowling хүртэл ингээд ямар ч баримтгүй ингээд одоо жиргээ хийсэн түүний эсрэг Иман Халиф руу дайрж байгаа хүн болгон трансгендер хүмүүсийг ийм доромжоор боддог болохоор одоо гисэн утгатай ийм жиргээ байгаа байхгүй юу. Тэрийг нь J.K. Rowling ширэлснээ ингэж байгаа. Та нар эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй зодтолдох эрхийг нь өгсөн болохоор маш их хөдөлмөрлсөн, маш их бэлтгэл хийсэн тэр эмэгтэй тамирчин ингээ бүх хүсэл мөрөөдлөө алдчихлаа гэж тэгж байна. Иман Халиф чи бол шившиг. Чиний над хамгаалалт чинь бол зүгээр л тоглоом, худлаа зүйл. Тэгээ 2024 оны Олимп Анжела Каринид маш шудраг бусаар хандсан гэж үрд толботой үлдэх болно гэд ингээ J.K. Rowling ширэлж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө юу гэж хэлж байгаа вэ гэхээр J.K. Rowling ер нь хүмүүсийн одоо ингээ гадуур ярьж байгаа 9 шүдийн одоо энэ хил ам цуурхал мурхалд ямар ч ингээд цаашаа судалгаа шинжилгээ хийхгүйгээр шууд итгэдэг, яг юм бат итгэдэг. Тэгээ хүмүүс дараа нь наа чи ингээд трансгендер биш штэ, эрэгтэй биш штэ гэнгээд баталгаа гаргаж ирээд ахад яг анх сонсон зүйлдээ л итгэдэг. Тэгээ үнэхээр ингээд трансгендер хүмүүсийг үзэн яддаг, юм хоёр талтай байж болдог гэдгийг өртөөсөө ойлгодоггүй гэж одоо ингэж хүмүүст бодогдож байгаа. Тэгээ бас нэг жиргэн дээр ингэж байна. Та нар яагаад эрэгтэй хүн эмэгтэй хүнийг олон нийтийн сүлжээгээр таныг зугаа цулах гэж зодж байгааг ингээ хэвэн гэж хүлээж аваад байгаа юм бэ? Эн чинь спорт биш штэ. Ингэж муухай дээрлэхэж булхаацаж энэ тэмцээнд оролцох зөвшөөрлийг олгосон энэ тэмцээний зохион байгуулагч нар эрэгтэй хүн үргэлж эмэгтэй хүнээс хүчээр илүү байна гэдгийг ингээд харуулах гэж тэгж байгаа юм шиг гэж тэгж байгаа байхгүй юу? Ер нь бол трансгендер гэдгийг ингээд ойлгуулад батлаад гаргаад ирээд ахад ч үгүй би наадханд чи итгэхгүй байх гэмээр зөрүүлээд байгаа юм байна. Ер нь дахиад жиргэнүүд байна. За тэгээд Logan Paul бас юу гэж иргэснийг харъя. Яг та бүгдийн нүдний өмнө байж болох хамгийн чөтгөрлөг зүйлийг харууллаа. Эрэгтэй хүн олон улсын тайзан дээр эмэгтэй хүнийг зодлоо. Түүний мөрөөдлийг нь булаалаа.
Энэ утгагүй зүйл дуусах ёстой. Та нарын юунд итгэдэг чи хамаагүй. Энэ бол үнэхээр буруу. Энэ бол аюултай зүйл. Ингээ ер нь бол маш заваан байна. Ийм байж болохгүй гэж ширэлсэн байна. За тэгээ Jake Paul гээд одоо Logan Paul-ын дүү нэг байгаа байхгүй юу? Тэг ингэсэн байна. Angela Carini гэдэг эмэгтэй эрэгтэй хүүстэй хүнтэй албан хүчээр тулалдлаа. 46 секундын дараа Анжела нулимстай бууж өгсөн. Өрсөлдөгчөө ялагчаар зарлалаа. Тэсэн чинь тэрийг Jake Paul ширдэхдээ энэ бол үнэхээр заваан байна. Та нарын юунд итгэдэг чи хамаагүй. Энэ бол маш буруу. Тэгээ аюултай гэсэн байна. Олон улсын баталгаад бооцооны сайт 1x бит дээр та хөлбөмбөг цагс эсвэл дотооны баг дээр бооцоо тавьж болно. Мөн эдгээрээс гадна олон төрлийн тоглоомч бас байгаа. Ruby 1 гэсэн кодыг ашиглаж бүртгүүлсэн үед эхний орлогоо 2 дахин үржүүлж авах урамшуулалтай. Эрсдлээ тооцож хариуцлагатай оролцохыг сануулж байна. За тэгээд дараа нь Иман Халифыг эрэгтэй биш, яг төрөлхийн эмэгтэй гэд ингээд мэдээ маш хурдтай тархасны дараа Logan Paul Oopsies гэд ингээд залруулга жиргээ хийсэн. Тэгээ өөрийнхөө өмнөх жиргээнүүдийг устгасан. За тэгээд юу гэж залруулга хийсэн бэ гэхээр за би буруу мэдээллийг цааш нь ингээд түгээн дэлгэрүүлсэнд буруутай байж магадгүй юм шиг байна. Хичнээн Иман Халиф нодлон жил дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс гендерийн тестэнд бүдрээд XY хромосомтой эрэгтэй дааврын давмгаалсан гэж бандуулж байсан ч зарим их сурвалжууд хэлэхдээ Иман Халифыг төрөлхийн эмэгтэй хүн гэж хэлж байна гэд ингээд одоо би Иман Халифыг эрэгтэй гэдэг постыг шеэрлсэн байна. Тэр нь худлаа юм биш үү гэдгийг энэ зэгтээ залруулж байгаа юм шиг байна. Тэг уучлаарай гэж бол хэлээгүй байна. Тэг төгсгөлд нь би өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх болно. Төрөлхийн эрэгтэй төрсэн хүн төрөлхийн эмэгтэй төрсэн хүнтэй ямар ч спорт дээр өрсөлдөж болохгүй. Хэрвээ чи үүнтэй санал нэгдэхгүй байвал чоол ингээ өвчтэй амтан гэж аахгүй. За энэ дээр бол би санал нэгдэж байна. Төрөлхийн эрэгтэй хүн хичнээн трансгендер эмэгтэй болсон ч бай. Яасан ч бай хамаагүй. Бүр тулцсан эмэгтэйлэг болсон ч хамаагүй. Төрөлхийн яг байглаасаа эмэгтэй хүүстэй төрсэн хүнтэй ямар ч байдлаар өрсөлдөж болохгүй гэж би бодож байна. Яг энэ дээр бол үнэхээр тэгэж бодож байгаа. Энэ чинь бүр маш шудраг бус зүйл байгаа байхгүй юу? Тэр трансгендер хүмүүс өөрийгөө дотор эмэгтэй гэж тэгжиж болно шүү дээ. Үнэхээр болно. Тэрийг бол ингээд үгүйсгээгүй. Гэхдээ тэд нар үнэхээр иймэрхүү спортод оролцмоор байгаа бол эмэгтэй хүнтэй биш яг адилхан трансгендер эмэгтэй хүнтэй өрсөлдөх хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж шудраг болно. Ямар ч сул дорой, ямар ч ингээ хагалгаа хийлгсэн, ямар ч эстроген даавар тариад эмэгтэйлэг болсон эрэгтэй хүнийг хамгийн хүчрэхэг эмэгтэй хүн ч гэсэн барахгүй л гэж би боддог. Эрэгтэй хүний яс булчин цаанаасаа л өөр байгаа штэ шөрмөс ингээл цохилт моглоно. За Elon Musk энэ тал дээр юу гэж хэлсэн бэ гэхээр эрэгтэй хүн бол эмэгтэй хүний спортод эзлэх зай өрдөөсөө байхгүй гэсэн чинь Elon Musk яг тийм гэж хариу бичсэн байна. Donald Trump хэлэхдээ болохоор эрэгтэй төрсэн хүмүүс эмэгтэйчүүдийн спортод орохыг хуулиараа хориглоно гэдгсэн чинь Elon Musk энэ постыг шеэрлээд сайн байна гэж хэлсэн байна. За тэгээ яг энэ хил амны үеэр одоо Иман Халифчин Италийн тамирчинтай ингээд тулдаад ялцсан байгаа шүү дээ. Ингээ амар сүртэй ялагдал үүрцэн нөгөө нэг Анжела Карини гэдэг эмэгтэй. Тэгсэн чинь Иманы дараагийн одоо өрсөлдөгч болох Унгарын тамирчин Instagram дээрээ энэ зургийг шеэрлсэн. Тэгээ энэ зураг нь болохоор эмэгтэй тамирчин ийм эрэгтэй булчинлаг ийм чөтгөртэй тулалдж байгаа ийм зураг шеэрлсэн баггүй юу. Тэгээ эн чинь болохоор Иман Халифт өгж байгаа бүр маш том ийм шейд болж байгаа. Тэгсэн чинь энэ хоёрын тулаан ингээ болж байгаа байхгүй юу. Тэгээ Иман Халиф энэ тулаан дээр ялсан. Тэгээ ялчаад Иман уйлцсан. Өөрийг нь дэмжиж байгаа тэр олон хүнийг хараад, улсынхан дэмжиж байгаа хүмүүсийг хараад, өөрийнхөө багийнхныг хараад ингээ уйлцсан. Эмэгтэй хүн штэ. Тэгэл юу ч хэлж чадахгүй, өөрийгөө өмөрч чадахгүй. Ингээ төрөлхийн эмэгтэй ах чинь дэлхийн бүр ингээ хамаг амар лаглаг хүмүүсээр, од ч хүмүүсээр, од биш ч хүмүүсээр эрэгтэй, трансгендер балиар яасан хийсэнтэй 90 оронцог гэл эмэгтэй юм байж тэгэл ингээд доромжлуулаад стейлт давуу байдлаа ашиглалаа гэл ингээд маш их хейт үзэн ядал дээрлэхэлтийг авч агаад тэгээ дахиад дивжин дээр ингээд гараад тэгээ ялалт байгуулад тэгсэн нь өөрийнх нь хувьд ингээд амар сэтгэл хөдлөмөр зүйл байсан баг. За тэгээд гоё зүйл нь юу вэ гэхлээр Унгарын тамирчин одоо ингээд ялагдчихад тэгээд Иман Халифтай ингээд яг одоо за баяр хүргэе гэд ингэж байгаа дүр зураглал байсан. Эхэндээ бас ингээ юугаач мэдхгүй тэгж шеэрлээд тэг үнэхээр эрэгтэй хүнтэй тултна гэж бодоод ингээ аагаад дараа нь ингээ яг төрөлхийн эмэгтэй хүн байсан юм биш үү гэдгийг мэдчихээд тэг ингээ бас нэг уулчлалт гуйж байгаа хэлбэр нь тэр байсан байж магадгүй. Нөгөө Италийн тамирчин чам дараа нь яг тэр болсон тулааныхаа талаар дахиад ингээ ярилцлага өгсөн байхгүй юу? Тэрэн дээр болохоор ингэж хэлсэн байна. За энэ бүх
хуурамч мэдээлэл нь намайг үнэхээр гонигтай болгож байна. Би өөрийнхөө өрсөлдөгчийн өмнөөс маш их харамсаж байна. Тэр ямар ч буруугүй. Тэр яг л надтай адилхан яг энд тулалдах гэж ирсэн. Тэгээ миний тэр үед тэгж ингэж уйлсан, тулаанд ялагдсан. Тэгээд би ингээ хизээч ингэж хүчтэй зохиолж үзээгүй өнтер гэж ярилцлага өгсөн маань ямар нэгэн гал дутах санаатай эсвэл албаар хийсэн зүйл байгаагүй шүү. Тэм болохоор би түүнээс болон бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Тэгээ миний хувьд ингээд олимпийн карьер маань ер нь бол ингээд тэр үед дууссан байсан болохоор би ууртай байсан. Би Иман Халифт ямар ч үзэн ядалт үс сонзон санаагүй байгаа шүү. Тэгээ би түүнтэй дахиж уулзах боломж олдвол би түүнийг ингээд тэврээд ингээд баяр хүрэх болно гэж хэлсэн байна. Тамирчин хүмүүс ихтэй гоё юм а тий. Гээл уучлалт гуйгаал амар юм дэг жаягтай, хүмүүжлтэй спорт нэг юм өөр юм байна тий. Тэгээд Иман Халифыг одоо ингэж эрэхтэй гэж үзэн ядууснаас болоод олимпийн ороо их хурал нээлттэй баг хурал гэдэг лөө. Тэрэн дээр болохоор ингэж хэлж байгаа байхгүй юу? Иман Халиф үнэхээр эмэгтэй төрсөн. Нодлон жил тэмцээнээс бандсан шалтгаан нь болохоор ингээд өндөр тестостероны түвшинтэй гэж гарсан ч гэсэн ямар ч яг юм зөвшөөрөгдсөн тест шинжилгээ хийгээгүй. Тэдний хийсэн тест шинжилгээ ямар ч ингээд баримттай зүйл гаргаж ирээгүй. Биднэрт юу ч харуулаагүй гэж хэлсэн. Тэгээ одоо Иманыг эмэгтэй гэд ингээд маш олон нотлох баримтууд гаргаж ирсэн ч гэсэн үгүй тэгсэн ч гэсэн шудраг бус энэ гэж байгаа маш олон хүмүүс байгаа. X-Y хоромсомтой л гэсэн штэ. За үнэхээр ингээ эмэгтэй ямар ч юм гений гормоны гажигдaltaгүй юм бол наач Харвардын ингээд булчин шүрмэс ингээ хамаагүй их гээд юм эмэгтэй хүнтэй тултгаар яг юм допинг хэрэгэлсэн юм шиг илт даваа байдалтай харагдаад штэ. Тэгвэл яг өөртөө адилхан юм амир бак хүмүүстэйгээ зодтолтоо тулталтаа гэд тэгээд аахгүй юу. Тэсэн ч хүмүүс энэ дэр ингэж өмөрчлээ. Тэгвэл тенсийн тамирчин Serena Williams гээд маш мундаг юм тамирчин байгаа штэ. Тэрийг ч гэсэн тэгвэл бандахгүй яасан юм. Тэр ч гэсэн ингээ амир үнэмлэхгүй ялалт байгуулад байгаа штэ. Яг тэр ч гэсэн эмэгтэй хүн шиг та нарын хүсэж байгаа тэр уян алархаа эмэгтэй хүн шиг ч харагддаггүй штэ гэж ингэж хэлсэн. Биеийнх нь хөгжил нь хитрхи ингээд сайн байгаа гэд тэмцээнээс бандж байгаа бол сагсчны тамирчдыг ч гэсэн хитрхи өндөр байна гэд бандалтаа гэд тэгсэн байна. Энтхигийн гүйлтийн тамирчин болох Duty Chand-ыг бас ингээд дурсаж гаргаж ирж байна. Өмнөд Америкийн гүйлтийн тамирчин Caster Semenya гэдэг хүнийг бас дурсаж гаргаж байна. Хятадын маш өндөр 2 м 20 см тамирчин эмэгтэй тамирчин болох Zhang Ziyu гэдэг бас тамирчныг гаргаж ирж байна. Эдгээр ч гэсэн яг ингээ хэвийн хүнээс хитрхи хөгжил сайтай байгаа эцтэй. Тэгвэл эднэрийг бандалтаа гэх хүмүүс ийм жишээ гаргаж ирж байгаа байхгүй юу? Тэгээ бас генетикээрээ ч гэсэн өнгөт арьстай буюу хар арьстай хүмүүс, цагаан арьстай хүмүүсийг бодвол одоо үе мөч булчин шүрмэс одоо өндөр мөндрөөрөө хамаагүй илүү байдаг. Тэгвэл бүр тэмцээнийг ч гэсэн хар цагаанаар гээ ялгал та. Тэгээ тэгж гин хитрхи эмгтээлэг биш байх гэсэн шалтгаанаас тэмцээнээс бандуулах бол хизээж байж болохгүй зүйлээ гэсэн байна. Тэгээд яг энэ бүх хил ам одоо маш олон трансгендер хүмүүсийг өвтгсөн. Тэрнээс гадна хангалттай эмгтээлэг харагддаггүй эмгтэй хүмүүсийг бас үзэн ядалтанд хүргэсэн гэж байна. Эмгтэй гэхээрээ л ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг стандартад нийцэж чадахгүй бол шууд эрэгтэйгээрээ дуудуулах юм байна гэсэн мессежийг эмгтэй хүмүүс та нар өглөө гэж тэгж байна. Иман Халифийн аав нь хэлэхдээ миний охин 6 настайгаас эхлээд спортод дуртай байсан. Анх ууг нь хөл бөмбөг тоглодог байсан. Тэгээд дараа нь боксд сонирхолтой болсон. Тэгээ боксын дугуйл нь болохоор хажуу дүүрэгтэй байдаг гэсэн байна л да. Тэгээд тэр боксынхаа дугуйланд явахын тулд ингээ автобусаар явдаг. Тэгээ автобусныхаа мөнгийг олохын тулд ингээд металл тушаадаг байсан гэж байна. Аав нь анх боксер хичээлэн гэд айгуу дургуцаад бокс ч ингээ охтуудын тоглодог спорт биш ээ гэжсэн гэж байна. Тэгээ сүүлд охиныг нь яг ингээ эрэхтэй, манин, одоо гей, трансгендер гэд ингээд доромжлоод ахаар нь аав нь Sky Sports-д ингэж мэдээлэл гаргасан байна. Миний хүүхэд бол охин. Охин маань яг охин шиг л өссөн. Миний охин маш их хүчтэй. Би охиныгоо маш хөдөлмөрч зоригтой байгаарай гэж хүмүүжүүлсэн. Миний охин багасаа л бэлтгэл хийх, ажил хийх маш их хүсэл эрмэлзэлтэй байсан гэж ингэж охиныгоо өмөрсөн байна. Тэгээ энэ тал дээр та нар юу гэж бодож байна? Яг ингээд ямар нэгэн генийн гажигтай эмгэгтэй гэдэг нь үнэн гэж бодож байна уу, худлаа гэж бодож байна уу? Тэг хэрвээ үнэн бол яг ийм гений одоо эмгэгтэй тамирчид яг ямар ч эмгэггүй тамирчидтай нэг дивжин дээр яг нэг ингээд газар ингээ мүр зэрэгцэн өрсөлдөх нь зөв гэж бодож байна уу? Трансгендер хүмүүс бас одоо яг төрөлхийн эрэгтэй байж байгаа эмэгтэй болсон хүмүүс яг
төрөлхийн эмэгтэй хүмүүстэй мөр зэрэгцээд одоо сэл дээр уралддаг ч юм уу, гүүл дээр уралддаг ч юм уу, зодтолдог ч юм уу ингэж өрсөлдөх нь зөв гэж бодож байна уу? Энэ дээр бол би өстой бүр хизээч зөв гэж бодохгүй байна. Харин одоо яг ийм гений одоо эмгэгтэй, ямар нэгэн гормоны эмгэгтэй, бүр хромосомын бүр эмгэгтэй тийм хүмүүсийг харин ямар ч юм эмгэггүй хүмүүстэй ингэ зэрэгцүүлээд ингээ зузаа зодтолт гэд хараас яг бодохоор жоохон шудраг босч юм шиг те. Яг үнэндээ тэр одоо эмгэгтэй хүнд нь яг тэр зодооны спорт дээр бол давуу тал нь болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хоёр яг адилхан бэлтгэл хийсэн ч гэсэн нөгөө гений эмгэгтэй, хромосомын эмгэгтэй, гормоны эмгэгтэй байгаа хүн чинь хамаагүй хурдан булчаав, хамаагүй хурдан хүч суун. Тэгэхээр яг ингээд төрөлхийн эмгэгтэй, яг юм төрөлхийн эмгэггүй байгаа хүн тэр хүнийг ялан дэлхийн тулд бүр хамаагүй хичээх шаардлагатай болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр жоохон шудраг бус гэж бодож байна. Тэгээ хоёрдугаарт одоо Иман Халифыг хэдүүлээ бас яг юм баталгаатай тестостерон давар нэрээ өндөр гэсэн. Үнэхээр X, Y хромосомтой гэсэн ингээд бүр яг юм баталгаатай бичиг баримт гаргаж ирээгүй байгаа цагт эрэхтэй штэ, давуу штэ гэж хэлэх нь бас буруу юм байна гэдгийг ингээд хэдүүлэнд маш сайн ойлгууллаа. Тэгэд би өөрийгөө оронд нь тавьж үтсэн. Зүгээр л би хангалттай эмгтээлэг харагддггүйгээс болж би хүмүүст эрэхтэй трансгендер чадахгүй болохоор л эмгтэй хүмүүсээгээ зодох юм даа гэд ингээд хэлүүлээд авах хэцүү л ах. Би уг нь адилхан эмгтэй штэ. Би адилхан л эмгтэй хүмүүстэйгээ зодтолтож байгаа штэ. Тэг яагаад намайг ингээд сул дорогоо дээрлэгсэн гэдэг байгаа юм бол гэд ингээд өөрийгөө баталж чадахгүй угаасаа хитрхийхтэй арилт ирсэн. Тэгээ одоо Иман Халифыг өмөрж байгаа хүмүүс нэрээ маш их үлээ. Тэгээд Иман яг юм медаль авахд баттай болчлоо гэдэг постны доор хүмүүс Иманаас уучлалт гуйх хэвээр. Ашиггүй дээ. Тэр үнэхээр үнийг хүртэх хэрэгтэй. Өөрийнхөө атлетик ур чадвараас гадна ийм их дарамт чахалтны доор ингэж тулалдаж чадна гэдэг чадвараасаа болж энэ медалийг хүртэх хэрэгтэй гэсэн байна. Энэ бүх новшийн зүйлийн дараа түүнийг ялаасай гэж найдаж байна гэд тэгсэн байна. Сайн мэдэхгүй нөө тэгээд яг 100% мэдэхгүй болохоор тэгээ миний үзэл бодлыг юм бас яг ингээл би яг 100% ингэж бодож байна. Би бүр яг энэ дэр ингээд баттдаг чинь ингээд бас тийм юм байхгүй байна. Яг ингээл за 50% таа ч юм уу те нэг тиймэрхүү байна. Тэгээ би яг өөрөө бас юм тамирчин байж үзээгүй хүнтэй бас ингэж энэ зэрэгцээс тулдаж мулдаж ч юм ингэж өрсөлдөж үзэж байгааг болохоор яг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тэгээд яг спортынхан л энэ дээр яг жинхэнэ шудраг зүйлийг хэлэх бах те. Тэгээ ямар ч юм одоо гендер гомофоб те ингээд LGBTQ хүмүүсийг үзэн ядсан ийм сэтгэлгүй, ийм ухаангүйгээр яг энэ зүйл дээр яг тийм хүмүүс л яг шудраг ингээд зөв үзэл бодол, зөв гаргалгааг гаргаж ирч чадна гэж бодож байна. Үнэхээр тэгээд гормон, булчингийн тэр өсөлт, давар маврын үнэхээр тэгээд тестостерон энтрийнх нь ингээд шинжилгээ хийгээддэг бол харж байгаа л тэгэл за тойрын булчин яг ингээд адилхан юм байна гэд одоо жингийн зааж өгдөө шүү дээ тэрнтэй адилхан булчингийнх нь өсөлт хүч мөчийн хүртэл ингээд тааруулаад тэгэж категорилох хэрэгтэй юм болов. Тойр яг нэг зэнд өрсөлдөж байгаа гэсэн чиний дааварч арай их байна. Тойр өрсөлт гэд ингээд бүр задаргааг ингээд хуваарлалт нарийн их хэрэгтэй хаа тэгвэл. За баяртай.